Сайн байна уу та бүхэн өнөөдөр юмний хүргэе. За Cryptoverse-ийн ээлжид дугаар ихэхэд бэлэн боллоо. За явуулсан одоо энэ 7 хоногийн шуумаар бол Devin Scott гэх юм чи А2-ын талаар зогсноор эхэлсэн тий. Тэгэхээр маш бүдүүлэг үйл болсон. Энэ саксны подкаст гэж бодож байгаа юм даа. гээд металын тухай бодож бодсон тий. Манайх нэг саксны подкаст л гадааш. Загта азаагаагүй байгаасай. Тий. Бустаач яах. За крипто дээр ингэсэн крипто дээр болонгот одоо нэг уналтын тэр нэг хандлага дууссан уу гэдэг асуудлыг хурцаар тавьдж яригдсан. Хурц байлаа. хаана хурцаар явж яригдах вэ? Тийм тэнгисийн дээр гэсэн. Ярсан гоё лонг арилжаа. Түрүүчийн дугаарыг үүссэн бол бүгдээрээс чи орсон болов гэж найдаж байна. Ямарсан тэгэд бас нэлээд swing арилжаа хийсэн бодолтой байгаа. Одоо мэдээчсэн юм бод таатай. За яг хуу юм яригдв. За биткойн дээр болонгот одоо төвлөрсөн биржүүд одоо Binance гэдэг ч юм уу тийм энэ төвлөрсөн биржүүдтэй байрлаж байгаа биткойны хэмжээ бол одоо дахиад ер нь түүхэнд доод түвшиндээ байгаад байгаа. За тэрнээс гадна 2022 оны bull run-ы төгсөлд болж ирсэнтэй адилхан дүр зургийг одоо ингээд whale-үүд хийж байна. Retail буюу одоо ингээд бид нар шиг жижиглэн одоо ингээд арилжаа хийдэг хүмүүс бол ингээд зарах ч юм уу спотоор авсан байгаа зарж байгаа тийм үйлдэл хийж байгаа бол whale-үүд нь одоо ингээд эсгээрээ худалдаа авах гэдэг зүйлийг тийм аюу хүчтэйгээр хийж байна. Тэгээд юу л бирж рүү орох биткойны урсгалаас гарах нь угаасаа ингээд илүү давтсан байна. Тэгээд юу болсон бэлээ? 1000-аас 100000 биткойн одоо эзэмшдэг whale-ийн тоо нийт одоо биткойн эзэмшин 67.7% эзэмшдэг, эзэлдэг. За энэ хүмүүс маань болгоод 3 сараас хойш бол ерөөдөө худалдаа авах гэдэг үйлдэлийг илүү төлхөө хийсэн байна гэдэг дүр зураг бас харагдаж байгаа юм байна. Binance DP-ийн л болж байсан тийм. Тэрнийхээ ингээд зөв яг үндсэн логин харах юм бол угаасаа за жижиглэн буюу retail trader-ууд угаасаа хэцүү. Яагаад гэвэл дээрээс нь худалдаа авалт хийсэн дахиад доош оногдсон худалдаа авалт хийгээд байх нь угаасаа нөгөө эргэлтийн өрөнгөд айгүй хэцүү болдог. Яг энэ үед нөгөө хэн авч чаддаг вэ гэхээр том тоглогч нар буюу whale-д худалдаж авдаг тийм. Тэгэхээр ихэд зөвөр яг хэдүүлээ whale шиг хэмжээний худалдаа авалт хийхгүй маа гэж зөвхөн зөвөр buy-the dip буюу унах үед нь dollar cost average хийж чадах юм бол за мэдээж урт хугацаанд ашигтай авах бүрэн боломжтой л гэж яагаад байгаа л та. За тэрс бас энэ MicroStrategy хахад угаасаа төгс харуулсан. За одоо ч гэсэн ихэд бол хан шиг 100k гарцсан байх нь хүртэл удаж авсан. Сая уналтан дээр ч гэсэн нэмж ихэд авахдаж аваад багцаа зузаас хадлаа тий. За тэгээд өөр нэг сонирхолтой мэдээ болсон шийдсэн зүйл юу байсан бэ гэхээр Tesla бол өмнө биткойноо зарсан түүхтэй учраас Tesla-гийн тайлан ямар гарах вэ гэдэг мэдээ мэдлээс хүмүүс хүлээж идэв юм байна. За Tesla бол байсан биткойноо бол зараагүй гэдэг хадгалж байна хадгалаа шүү дээ. 11,500 шиг биткойн тэнд байгаа. За тэгээд дээрс нь юу Elon Musk бол Tesla-гийн үйл ажиллагаанд илүү анхаарал төвлөрүүлээ 5 сараас ахуулаад одоо Doge буюу одоо Trump-ийн засгийн газрын одоо тэр одоо яам гэх юм уу хэлцэх юм уу тэнд илүү цөөнцгөр ажиллана гэдэг мэдээллийг бас хийсэн байна. За үүнтэй холбоотойгоор Tesla-гийн хувьцаанд бас базрын өсөлт орж ирсэн. За нөгөө талд дайн хийж байгаа улсын мэдээлэл бас илүү сонирхолтой байлаа. За өнөөдөр усаар давуулаа. Тийм, Оросын холбооны улсын төв банк сангийн яам хоёр нь ерөнхийдөө бол крипто ингээд ашиглана гэдэг тиймэрхүү мэдээлэл хийгээл яваадтай. Тэгсэн чинь сангийн яамны сайд 4 сарын 23-нд ерөнхийдөө бол ингээд яг тохирсон хүмүүстэн зориулсан крипто биржийг ажилуулна гэдэг зүйлийг бас хэлсэн байлээ. За тэгээд энд болонгот super qualified investor гэдэг аахгүй юу? Бүр ингээд шаардлага нь бүх төгс нийцсэн хүмүүст л зориулсан гэдэг. Тэнгууд төгс нийцсэн хүмүүс гэдэг нь ямар хүмүүс юм бэ гэдэг бол дэлгэнгүйс тодорхойлоогүй. Гэхдээ Оросын холбооны одоо улс тэр сангийн яам нь төв банктай хамтраад крипто бирж нээгээд бас цөөн хүмүүст санал болгох юм шиг байна. Одоо нэг сангийн яамны sandbox гэдэг шиг тодорхой хугацаанд ажиллаж үзээд ер нь дажгүй юм бол цааш нэмэгдүүлэх юм уу тиймэрхүү арга хэмжээ авахар болж байгаа юм байна. Оросын холбооны улсын засгийн газар гэж нэлээд бас том газар гэж хараад байна. Тэр энэ өөрөө криптод холбоотой иймэрхүү зүйл арга хэмжээг аваад за магадгүй одоо нэг супер quality гэдэг хүмүүстэй үзэж байгаа боловч за энэ өөрөө игээд бас олон нийт рүү хандсан чиглэл рүү орох бас бүрэн боломжтой болттой. Эхний тестээ зургийн элит хүмүүстээр үзэж байгаа. За окей боломжтой байна гэх юм бол ингээд ч гэсэн криптогуудыг хийх юм бол эсэд гүйлгээний зовлонгоос салж чадах гэдэг байна шүү дээ. Бага хүмүүс харсан байгаа. За нөгөө талд нь Дэн хийж байгаа Орос Украин хоёрыг холоос хараад сууж байгаа нэг улс байгаа. Манайх уу? Америк. Манай бол холоос хараад л шүү дээ. За Америк за тэнд юу болсон бэ гэхээр Trump-ийн coin бас 50 гаруйгаар өссөн байгаа. За шалтгаан нь юу байсан бэ гэхээр Donald Trump одоо өөрийнх нь coin-ыг худал хийдэг
одоо топ 220 хооллолтой бол уулзаж хоол иднэ гэсэнд бол ирсэн байгаа. Одоо үүнтэй холбоотой юм coin өсөд байгаа. Trumpтай хооллолтыг бас зөндөө олон хүмүүс хүсдэг юм шиг байна. Эсвэл хоолны мөнгөний дагаад хатив бидэхгүй. Жорсон 52 хүн өслөө үзсэн. Гэхдээ яг ингээд бас Trump-ын coin-ыг харах юм бол анх одоо 75 маа хүчин тэрнээс 52 гинэ зөндөө ингээд унтсан байгаа. Тэр бол нөгөө бидэрт нөгөө FOMO гэдэг зүйлийг бол яг утгаар нэлбэстэй. Хүн болгон яг ахгүй л бол хоцрох гээд байгаа юм шиг гэдэг мэдрэмжийг авсаар байгаа $70 хүрсэн. За түүнээс хойш panic sale буюу тэр хүмүүс ашгаа гарцсан. Тэр үед бол нөгөө retail trade-үүд маань FOMO орсноос хойш маш хэмжээний алдагдлуулсан. Гэхдээ саяас нөгөө Trump-ын coin-ы бас нэг тодорхой хэмжээний лок гарсан юм байлаа. За тэрүүр хүмүүс айгүй short хийсэн боловч за энэ мэдээлэл гарснаас хойш маш их хэмжээний short арилж байнаас liquidity болсон гэсэн мэдээс явж илээ. Тэгэд хөндлөнгөөс харахад бол Donald Trump-ын Trump coin бол яг л meme coin байна. Тэгээд дээрээс нь зарим нэг meme coin-ыг бодлоор үйл ажиллагаа орой байхгүй шахун. Үнэхээр ардталт нь юуж байхгүй. Ардталт нь юм байж та Trump өөрөө хоол идэх гэж хийж шин. Тэгээд Америкийн засгийн газрын одоо юу гэдэг Америк гэдэг улсын одоо ерөнхийлөгч гаргасан гэдэг л юм байгаа болохоос яг бодитын юуж байхгүй гэдэг хүмжлэг бас айгүй хүмүүс битсэн байлаа. Ер нь бол тийм байд. Гэхдээ нэг хоол идэлж ямар хөвчтэй тийм. 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 Замч юм болсон. За нөгөө талаар symbiotic гэдэг төсөл байгаа. За энэ бол эднийх болонгод 29 сая долларын хөрөнгө оруулалтыг нэмж босгосон байлээ. За тэгээд удахгүй гарах сонирхолтой шинэ төслүүд та хайж гэсэн Age of Hunt гэдэг юм бол энэ symbiotic гэдэг төслийг бас судалж үзээрэй. За эднийх бол Pantera болон Coinbase-с бас бол авч чадсан. Одоо Universal Staking Framework гэдэг одоо ямар ч coin stake боломжтой гэдэг зүйлийг бас гаргаж ирж яриад тах шиг байлээ. Би бол нэг хайлт сонирхож үзсэн. Тэгээд эднийх бас удахгүй coin гарах том одоо сонирхол татсан төсөлнийг бол яалтч болох байх. За араас нь 4 сарын 20-нд Dogecoin-ы өдөр гэдэг зүйлийг бас дөөж сонирхдаг хүмүүс тэмдэглэсэн байна тий. Тэгээд давхар энэгээр Doge ETF хордон гаргаач гэдэг бас зүйлийг community-ийн зүгээс бас гаргаж ярьсан байлээ. За ингээд миний бас сая сүүлийн статанд ажилласан зүйл юм бол за Bitcoin мэдээж өсөлттэй байлаа. За тэгтээ яг нэг бүр яг өсөлтийн трендийн үед бол Bitcoin-ыг өсөж явах үед альткойнууд бол төдийлөн айхтар өндөр өсөлтүүдийг үүсгэж чадахгүй байсан боловч за энэ удаагийн өсөлтөөр бол нэлээд бас зарим coin бол нэлээд бас хүчтэй өндөр өсөлтүүдийг үзүүлж харагдана лээ. За Solana Ethereum гэхэд бол нэлээд бас хүчтэй bullish candle-аас гарч ирж харагдана лээ. Тэгэхээр магадгүй нөгөө урдны нөгөө 69,000-аас доош унахын өмнө бас нэг 50,000, 60,000 дээр очоод нэг доошоо бас нэлээд хүчтэй болтыг үзүүлсний дараа шинэ all time high хийжсэн шүү дээ. Одоо тэр үед тийм шиг нэлээд дэлгэрэнгээ. За тэрэн шиг магадгүй одоо нөгөө нэг all time high-аас баазрын correction буюу бас маркет ажиг цэвэрлэх үйл ажиллагаа явж байгаа. Одоо нэг value-д нь хөдөлж авах юм бол дахиад шинэ all time high бас харж магадгүй урдны нөө зүй тогтлоор харах юм. За харин тэрний дараа яг bull market дуусч магадгүй bear market ирж магадгүй юм те. За энийг бас техник шинээр хэлбэлтэлгүй ярилцъя. За мэдээлэл дуусна. За мэдээлэл нүгээд дуусна. За ингээд мэдээлэл дууссан бол за та бүхэн крипто дээр арилж явах бол Binance Page-ийг сонгож арилж байгаарай. Binance дээр 20% шинтгэлээ хөнгөлөх боломж байгаа. Доор бол ингээд бүртгүүлэх юм бааш мэдээж. За мөн Forex дээр арилж явах сонголттой бол MFT болон XM гэсэн брокертэй хамт ажиллаж байгаа. За MFT бол таны орлогыг бонустаж өгч байгаа. За deposit bonus-нд энэ шинэ урамшуул гаргаад бас deposit bonus-а татах боломжтой гэж гарч ах шиг байлаа. За XM бол $30 бонус шинэ хэрэглэгч болгондоо өгч байгаа. Тэрийг ашиг хийж чадах юм бол мэдээж тэрийг татчих жаах бүрэн боломжтой. За мөн өөрийн хөрөнгөө биш фондындаас мот фонд дээр төр зүрийн бас нэг гадаад компани зарж байгаа асуудал үүсэж байгаа юм лээ. Тэн дээр бас тодорхой хэмжээний судалгаа авалтууд зогссон байгаа. За ингээд тэнцвэр. Тэд шилжлэгээ шууд орцгоё. Номны үеийнүүдийг giveaway тодорхойлсон. Хинч бичихгүй. Тийм. Дахиад тодорхойлсон. За нөгөө 3 номны эзэн маань над руу холбогдоорой. Холбохдохгүй шинийг тодорхойлцох гэж. Шинээр юу? Тэ. За хараач та тэгний өдөр авъя гэж яах. Шин sorry хэлэхгүй. За юу цаана? За тэр хэдүүлээ түрүүлэн гаргасан таамага. За бас гаргаад явчих. За тэрний апдейт болон за одоо ерөнхийдөө ямар хөө байдалтай байна вэ? Арилж байгаа яаж менежмент хийх вэ гэдэг талаар бас дэлгэрэнгүй ярилцъя. За тэгэхээр түрүүлэн таамаг бол юу гэсэн таамаг байсан бэ гэхээр за ерөнхийдөө бол энэ bullish pattern бол гоё үүсч байгаа. Тэгэхээр энэ маань дээрээ тааз. За одоо ингэ ерөөхдөө тааз нэр ирсэн байна. За магадгүй доош унах юм бол сонирхолтой цэг 73 гэж ярьж ирсэн бол за магадгүй те эсрэгээр энэ нэрээс сэтэрлэх юм бол
эндээс гарч ирсэн үндсэн хөдөлгөөн ийш орж ирэх магадaltaй гэж таамаглаж байсан. За ерхэд бол таамаг дагуу маш гоё лонг арилжаа хийгдсэн. За энэ лонг арилжааг бол одоо бол яасан бэ гэхээр break even буюу орсон цэг дээрээ stop loss-о тавьчихсан байгаа гэсэн. Тэгэхээр ерхэд энэ арилжаа за дэлхий дээр одоо юу ч болоо вэ те ингээд Хятад Америк хоёр игүүтлээ гэж зах зээл доошоо дэшээ хамаагүй савсан ч гэсэн надад ямар ч эрсдэл байхгүй эрсдлээс бол гарах нь бол ерөөсөө тэг буюу ямар ч эрсдэл risk free болсон гэсэн. За тэгэхээр одоо нэг арилгач. За лонг арилжааг стил барьсаар байгаа. За тэгтээ за нэг энэ хавьд ерөнхийдөө бол за 50% нь close буюу за арилжааныхаа 50%-ийг хаагаад ашигаа бол авчихсан байгаа. Тэгэхээр 50% нь бол бүр санаа зовхгүйгээр swing арилжаа ихэд бол тунд ажгүй гэсэн. За одоо миний юу хүсэж байгаа вэ гэхээр за хэдүүлээ ямарс нэг импульс хөдөлгөөн явуулсан, correction хөдөлгөөн явуулсан. За эндээс гарч ирсэн импульс хөдөлгөөн маань ийшээ орж ирээ дараагийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн те. За тийм учраас одоо хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэж үзвэл за хэдүүлэнд нэг иймэрхүү correction хөдөлгөөнүүд бол хэрэгтэй гэж үзэж байгаа. За иймэрхүү correction хөдөлгөөгөө дараагийн импульс хөдөлгөөнийг хүлээж байгаа гэсэн. За нэг иймэрхүү байдлаар correction гой хөдөлгөөн орж ирвэл за ийм байдлаар за үндсэн хөдөлгөөн явлаа, засварын хөдөлгөөн явлаа, дахиад үндсэн хөдөлгөөн дээрээс нь дахиад эндээс нь лонг арилжаа их. Буюу эндээс нөө маржнаа нэмэх боломжтой болж эхэлж байна гэсэн үг. За яагаад ерөнхийдөө одоо ингээд дээшээгээ дахиад лонг арилж харах гэдэг вэ? Энэ хангалттай өссөн одоо ингээд тогтворчод унах гэдэг юм шүү гэж зарим хүмүүс бодож иж магадгүй. За яагаад энэ үед дээшээ хараад байгаа вэ гэхээр за хэдүүлээ одоо энэ дээр Dove theory буюу за Dove-ийн онолоороо Dove тоолж үзье те. За ерөнхийдөө бол том цагаар бол ерөнхийдөө бол бүр том цагаар бол мэдээж Dove бол дандаа дээшээ л байгаа л та. За ингээ higher low, higher low дахиад үсэх юм бол дахиад higher high хийж магадгүй. Ерөнхийдөө бол trend uptrendтэй байгаа. За бүр weekly chart-аар харах юм бол тийм үү. За үүнийг за цаг руу оруулж. Цаг руу болоод ойрын хугацаанд буюу за энэ паттерн дээр юу болсон бэ? За 4 цаг руу оруулж дөө. За энэ хугацаа чинь өөрөө бас хөөрхөн хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Ингээд 83 өдрийн турш үргэлжилж байна тийм үү. За энэ паттерн маань бол за ингээд энд higher high хийж явжсэн те higher high хийж яагаад энэ сүүлийн higher high гээд эндээс дандаа lower high хийж явсан. Дандаа нам дөрөөрөө хийгээ одооз lower high. За тэгж явж яагаад энэ маань өөрөө lower high үстэй зэрэгцээ lower low хийж явжсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ паттерны хувьд бол уналтын циклд бол явж исэн. За энэ маань өөрөө гоё бүтэн цагаар харах юм бол дээшээс тэрх магадaltaй буулж паттерн үүссэн. За ингээд энэ дээрээсээ доо харах юм бол за lower low хийж хагаад энд шинээр higher low тогтож эхэлж байна тийм үү. За тийм учраас higher low энд нэгт баталгаажж байгаа учраас за магадгүй одоо ингээд энэ lower low-оос higher low болцсон. Тэгэхээр энэ higher low-оос бол дахиад доош унахгүй гэж үзээд за эндээс солиохан багасрын correction хөдөлгөөн бол орж иж болно. За correction хөдөлгөөн маань буулж паттерн авах юм бол дахиад дэшиг ингээд нөхцлөө харах юм бол энэ өөрөө томороо Schmidt-Reed-ийн өөрийнх нь гаргаж сургасан. За өөрийнх нь ерөөдөө боловсруулсан арга гэж хэлж болно. Add pattern гэж нэрлэдэг. За add pattern-ыг тайлбарлах юм бол том буулж паттерн явлаа. Dove дэшигээ эвдлээ. Дахиад correction хөдөлгөөн орж ирлээ. Дахиад жижигхэн correction хөдөлгөөн дээрээс нь ерөөдөө бол Schmidt-Reed-ийн хувьд бол арилжаа хийдэг гэсэн үг. Тэгэхээр цаа чинь ингэж яагаад энд жижигхэн гоё буулж паттерн цэвэрхэн үүсгийг хүлээж аваад сэтвэлтэн дээр entry, scroll орсон, risk entry хийдэг гэсэн үг. Ингээд энэний давуу тал нь юу байдаг вэ гэхээр за энэ том буулж паттернд хэдүүлээ тийм үү? Энэ том буулж паттерн дээр орлоо гэхэд паттерны доор stop loss тавьна гэдэг нь өөрөө айгүй том эрсдлийг дагуулж яадаг. Дээшээгээ reward-ийн харьцааг ингээ харах юм бол 1 хэрц 2 3 ч юм уу те яг ингээд risk reward харьцаа бол болж өгдөг. За харин add pattern-ы онцлог нь юу вэ гэхээр stop loss-ыг маш багаар тавьж өгөөд дээшээгээ өндөр reward өндөр ашиг олох боломжтой байдаг. Тэгэхээр эрсдэж байгаагаас илүүгээр ашиг олох энэ харьцаа нь өөрөө илүү гоё болж өгдөг гэх юм уу. За тийм учраас ихэд бол одоо биткойн дээр арилжаагүй байгаа хүмүүс байвал за миний үед за зөвлөх нь шашин дээр одоо би нэг хайхтар зөвлөдөх юм шүү дээ. Яг зөвөр ингэж харж агаад иймэрхүү паттерн бол үүсэж байгаа юм байна. Тэгэхээр одоо энд ингээд тааз шал.
Тэгэхээр дараагийн сонирхолтой зах хаана байх боломжтой вэ гэхээр 91750 гэсэн төвшин дээр байна. За яхаа миний хувьд бол эндээс нэг жижигхэн лонг арилжаа шалгаж үзэж магадгүй. За мэдээж шуудад орохгүй шүү дээ, тэ. Ханш маань одоо энд нэг юмрхүү доош магталтай батарей зурцсан байна шүү дээ баг цаг дээрээ. Ингээд доош тарч энэ батарей нэгсэн цэг нь энд байна, тэ. За тэгэхээр хүлээн гэсэн үг. Унлаа биткойн магадгүй эндээс ингээд унлаа. За эндээс хамгийн гол нь эндээс нөгөө price action буюу энэ trend line маань ажиллаж байна гэдгийг баталгаажуулах хэрэгтэй л та. Энд ирээд support аваад байвал эндээс харин long арилжаа хийвэл яг магадлалын хувьд бол дайггүй. Тийм учраас ингэж нэг маржингаа нэмэх long арилжаа хийж магадгүй. За ерөнхийдөө миний хувьд доороос long арилжаатай байгаа учраас одоо бол нэг айхтар төрүүлж хөдлөхгүй мэдээж ханш доош унаад за магадгүй 88 дээрээ буюу нөгөө доо болж байгаа цэг дээрээ ирээд retest хийж магадгүй шүү дээ бас. Энэ маань ингэж үргэлжлээд ингэж орж эндээс price action үзүүлэх юм бол эндээс margin нэмээд явчихнаа гэсэн үг та. Тийм учраас ерөөдөө дэш нилээ long swing маягтай арилж хараад байгаа. За тэгвэл сая CNBC-ийн мэдээг харах юм бол за ихэд American Express бол хятадтай нэг жоохон ойлголцох гээд байгаа гэдэг талын мэдээлэл яваад байсан бол за хятад бас сая ерөөсөө тийм байхгүй. Америкчууд бол тарифа бүр хүмүүс нь цуцалж иж бол манайх бол ерөөдөө сайхан харилцаатай үргэлжлэн гэсэн юм ярьсан. Тэгэхээр энэ дээр бол Америк хятад хоёрын маргаан болыг дуусаагүй байгаа. За яг Трамп буулт хийгээд тарифуудаа зогсоолоо гэх юм бол за магадгүй маркет бол нэлээд бас өндөр өсөлтүүдийг үзүүлж магадгүй. Яг бол хувьцаа, крипто гэх ерөнхийдөө бүгд маш өндөрчихсөн байгаа. За хамгийн үнэтэй зүйл байгаа нь юу вэ гэвэл алт хамгийн үнэтэй. Одоо шинэ all time high хийгээд яваад байгаа учраас алт руу бол орох чиглэл нь бол багасаад за эсрэгээрээ нөгөө зах зээл сэргэж байгаа учраас илүү рисктэй буюу reward өндөртэй хөрөнгө оруулалтыг зарим хүмүүс их магадaltaй учраас эндээс өсөлтөө гэх юм бол орж магадгүй гэж таамаглаж байна. За дөрвөлэн актив үүш таамагласан USD dominance-ийн үед бас л дээрээс оржсэн үндсөдлгөн correction хөдөлгөөн маань ороод ирчихсэн. Тэгэхээр энэ үндсөдлгөн маань нийш орж магадaltaй гэж таамагласан бол за ерөнхийдөө бол ороод ирчихсэн байгааг бол харж байна. За тэгэхээр USD dominance-ийг бол дахиад доошоо унаасайл гэж ерөнхийдөө хүсэж байгаа. За одоо энэ нэг жоохон замраагүй өнгөрсөн түүх юм одоо жоох устгах тэгэхгүй бол хитрхи их зурлал байгаад харж байгаа. Нүдэнд айгуу дээртэй гэдэг юм аа. Ерөнхийдөө хайрлах чартыг жоох ингээд нүцгнээр нь чинь хашимд жоохон цэвэрхэн байдлаар харуул их надад тайтайхан санагдаад байдیں۔ За daily дээр харчих. За daily дээр харах юм бол нөгөө эн чинь бол бүр маш удаан үргэлжилсэн буюу за 1922 өдрийн турш үргэлжилсэн том bearish-тай доош трейд гоё bearish-тай дахиад цэвэрхүүс дахиад доошоос төрсэн. За одоо ингээд том цагаар харах юм бол дахиад энд нэг иймэрхүү гоё bearish-тай нүүссэн биз дээ. Ингээд гоё correction л орж үндсүүлгээ явсан. Тэгэхээр одоо энэ үндсүүлгээ маань ийшээ орж магадaltaй гэж таамаглах нь шүү дээ. Том цагаараа. За эндээс яг уналтын хөдөлгөөн нь иймэрхүү байдалтай юм байна. За тэгэхээр магадгүй USD dominance одоо энэ том support resistance болж байгаа цэг дээрээсээ дахиад pullback хөдөлгөөн орж ирсэн учраас дахиад доош унах юм бол за 345 гэсэн. 345 гэсэн энэ зон дээр ирж магадгүй байна. За энэ өөрөө бас хэдүүлгийн ярддаг зүй тогтолцоос нийцчтэй. Батарей нь бол стэрх юм бол ерөнхийдөө бол батарейныхаа ихсэн зэг рүүгээ тэмүүлэх магадaltaй байдгаа гэж үзэх юм бол за нэг 371 гэсэн түвшин лөө ирж магадгүй маань. За USD dominance доош унах юм бол мэдээж крипто өсөлттэй байна гэж ойлгож байна. Уруу амралтай байх учраас. За Ethereum-ийн төдөлгийн бас таамагсан түвшин дээр ирж support аваад за доош эдэссэн ч гэсэн эндээс price action гэдэг зүйлүүд харагдаад байгаа. За ингээ харах юм бол за Ethereum дээр бол нэг long арилжаанд орсон, стрүүлээд орсон. За гэхдээ энэ бол break even stop loss бол энд болчихсон. За эндээс бол long арилж бол нээж чадаагүй яа гэвэл хитрхи рискээ санагдаад ороогүй. Ер нь бол орхол байсан юм байл л дээ. Хэдүүлгийн гаргасан 1539 гэдэг 2-3 дугаар нь ярьж исэн. Ethereum ерхэд унах юм бол 1500 гэсэн төвшин рүү орох магадaltaй яа гэвэл энд гоё support болж зоон байгаа. За магадгүй дахиад доош унах юм бол энэ чинь аюултай. Дахиад үнцүүлгэн ороод ирвэл баг 1000 руугаас тэмүүлж магадгүй таамаглаж ийсэн. За ямар ч бас ихний байдлаар бол 1530 за 1500 гэсэн төвшин дээр бол support аваад бол байж байна. За Ethereum дээр энэ оролт хийх гэж бодох юм бол за ингээ харах юм бол нэлээд бас өндөр өсөлтүүдийг үл үзүүлсэн альткоинууд дээр бол за яг одоогийн байгаа нөхцөлөөр харах юм бол иймэрхүү булш битээр нь зурж байна.
Тэгэхээр паттерныг бол илүү нэг 3 удаагийн тестийг хүлэе гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр дээр бол нэг шалгацсан, 2 шалгацсан, доороо 1, 2. За магадгүй 3 дахь шалгалт нь нэг 1695 гэсэн төвшин дээр ирэх юм бол эндээс харж байгаа төстэй ч лонг арилжаа хийх боломж байгаа болов уу гэж харж байна. За мэдээж бас ханш мэдээ 100% таамгаар явахгүй. Эндээс ажгүй спорт авч өсөж байгаад доош унаад ороод ирэхэд үүсэхгүй учраас яаж ч арилжаанд орсон стоп лоссыг бол заавал тавьж арилжаанд орж байгаарай гэж хэлмээр байна. За одоо харин Ethereum дээр баг цагаар нь харвал за нэг иймэрхүү том bullish pattern дотроо жижигхэн bearish pattern үүсээд доош стресийн хөдөлгөөн харагдчихтэй. Стресийн хөдөлгөөн баг цагаар бас доовоо доош өвдсөн харагдаж байна. Тэгэхээр эндээс correction хөдөлгөөн орж ирээд дахиад унаад ороод ирвэл за 1695 гэсэн төвшин дээр ирэхдээ ирээсэй гэж хүсэж байна. За ирэх хэрэгтэй яаж ирээсэй гэж хүсэж байгаа вэ гэхээр за энд нэг иймэрхүү ингэж заваарж байгаа л ирээсэй дээ. Тэгээ энэ маань өөрөө юм нэг дээшээс магадaltaй паттерн дахиж үүсээд зарчмын трейдерийн хэлдгээр нэг амбар гэж нэрлэдэг байсан да. Паттерн дотор паттерн үсэг ерөөхдөө нэг жоохон амбар маягтай зүйл үүсээд байна гэж ярьдаг байсан. За ерөөхдөө вебинарууд энэ сонсдог хүмүүс бол мэдэх бах. За Ethereum дээр бол миний хүлээлт бол за энэ дээр яч нэг тодорхой хэсэг тавьчих. За энийг бол хэдүүл ингээд хадгалчихъя. За эндээс бол миний хувьд жижигхэн лонг арилжааны туршлагыг бол эндээс бол risk entry шин бол risk entry учраас тэр нэгсэн зэг дээр тавилаа. Stop loss бол паттерны доор жижигхэн тавьж өгöd алдагдал багтаагаар ашиг нь арай ихтэй гэж байталтаар иймэрхүү менежмент бол хийж болохоор юм. За ихэд бол иймэрхүү арилжааны план бол гаргалаа. За би ерөнхийдөө бусад альткойнуудаар нэг хайхтар төлөв бол гаргахгүй байгаа. Ерөнхийдөө бол бусад альткойнуудаар спотоор зүгээр алих хөрөнгө оруулалт баг авчихсан зүйтэй гэж бодоод байгаа. Яг тэгвэл өнгөрсөн түүх харах юм бол биткойн ерөнхийдөө нэлээд сайн өсөлт үзүүлсэн. Одоо ч олонний анхаарал бол биткойн л байгаа. Альткойн л уусаа нэлээд өгөөж орж ирэхгүй байсан учраас ерөнхийдөө биткойн Ethereum хоёр дээр илүү тулгуурлаад арилжаа хийгээд байгаа шүү. Тэгэхээр за Ethereum дээр нэг иймэрхүү таамаг гаргаж байна. За биткойн дээр хүлээж байгаа бас түрүүнийхээ паттерны дагуу план гэсэн үг. За иймэрхүү хоёр план гарлаа. За хэдүүл энэ планыхаа дагуу арилжаануудын апдейтыг бол за Telegram болон за сошиал сувгуудаараа хуваалцъя. За манай сошиал сувгуудыг мэдэхгүй бол description дээр бол манай линкүүд байгаа. Дараа орох юм бол шууд холбогдоод явчихна гэсэн үг. За ингээд энэ удаагийн дугаараа дуусгая. Дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баяртай.